сайтаас нэгэн өрнөц ялгаатай ЮНЕСКОгийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан шинэхэн сайтын талаарх мэдээллийг одоо өгье. Ардын уламжлалт тоглоом нь соёлын олон төрөл зүйлд тусгалаа олж улмаар үндэстнүүд хүмүүсийн бүлэг хоорондын харилцан хүндлэлийг бий болгох инхтэй болон соёлын найрсаг харилцааг бичүүлэхэд чухал нөлөөтэй үзүүлдэг. Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх уламжлалт тоглоом наадмыг хадгалж хамгаалах зорилготойгоор ЮНЕСКО дэмжин захин номын сан бүхий тоглоомын сайтыг бий болгожээ. Одоогоос 2 жилийн өмнөөс захин номын сан зүүн Аз болон Латин Америкийн хэд хэдэн улсуудад туршижээ. Монголчуудын хувьд нүүдэлчний уламжлалт ахуйгаа тоглоом наадмаар шингээсэн онцлог байлаа. Уламжлалт тоглоом наадмыг өвлөн тээгчдийн өв их соёлыг хадгалахад зорилго оршиж байгаа юм. Монгол улсын хувьд өв их соёлтой ард түмэн хүүхэд залуусын үндэсний тоглоом наадмаар тоглож сурах, сурчлан таниулах зорилготой бүтээгдсэн. Нүүдэлчдийн хувьд тоглоом наадамдаа үндэсний ахуйгаа шингээсэн байдаг нь бусад улс орноос онцлогтой. Одоогоор тухайн сайтад 16 тоглоом орсон байгаа. Цаашид өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Монгол улсын өв соёлыг хадгалан хамгаалахад ЮНЕСКО ихээхэн анхаарч байгаад талархалтай байгаагаа салбарын яамны өдөрлгүүд энэ үеэр мэдгдсэн юм а.